За сайн бацгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр та бүхэндээ хөөлөгч сакс буюу монотоныг хэрхэн хэрэглэх талаар товчхон мэдчилэг бэлтгэлээ. За дугуй 100 гээд ямар ч хэлбэртэй бид нэр талах хийх гээд хэвлээ тавихаар зураг маань жоохон тараад идэг тийм ээ. Хэлбэрээ алдаад идэг. За энэ сакснууд болохоор ерөнхийдөө зурмгийг таруулахгүйгээр дээш нь хөөлгөж хэлбэрийг алдуулахгүй байхад их тус болдог. За энэ саксыг бол хулсаар хийдэг. За түүнчлэн зурмгийн хөөлтийн явцад агарын солилцоо явуулж өгдөгөөрөө сакс их давуу талтай байдаг. За агарын солилцоо яагаад чухал байдаг гэхээр зурмгийн илүүдэл шингэнийг өөртөө шингээж авч одоо эцсийн бүтээгдэхүүн буюу талхны гадаргууг шажигнсан болгоход одоо сакс их үүрэг гүйцэтгэдэг байгаа. Зурмгаа гэсэн саксанд хөөлөхдөө үргэлж хөөлгөн. Гурилдана гэдэг нь болохоор тэр хуурай гурил болохоор зурмгийг саксанд наалдуулахгүйгээр одоо хөөлөхөд нь тусалж өгнө гэсэн үг. За хэрвээ би хээтэй зурмагтай хээтэй талхтай болмоор байгаа бол одоо саксныхаа хулсан дээр нь гурилдаад яг хулсан дээр нь тэр чигт нь одоо зурмгаа тавиад хөөлгөж болно. За хэрвээ би хээгүй гөлгөр зурмагтай болмоор байгаа бол давууг нь хийж агаад даван дээр нь гурилдаад зурмгаа хийж болно гэсэн үг. Ийм л ялгаатай. Тэрнээс биш ерөөсөө альч янзаар нь хэрэглэж болно. Заримдаа сакс чинь давуугүй ирж болно. Тэгэхээр давууг бол юугаар авдуулж болох вэ гэхээр бүхэл төрлийн цэвэр давууг хэрэглэж болно. Одоо зүгээр галтаагооны аягны альчуур байж болно. Бүр салфетик хүртэл тавиад тэрийгээ сайхан гурилдаа зурмгаа тавьчихж болно гэсэн үг. За хэдүүлээ одоо саксаа ашиглаад зурмаг хэвлэнэ. За саксаа хэрэглэхээс өмнө угаачхаж болно. За угаахтай аль болох үнэртэй савн хэрэглэхгүй байвал зүгээр хулс учраас үнэр нь шингэчих магадгүй. Тэгэхээр сайхан бүлээн усаар угаагаад бүрэн хатаах хэрэгтэй. За саксыг одоо хэрэглэх хоорондоо үргэлж хатааж яхахыг санах хэрэгтэй. Жишээлбэл нэг удаа би талхаа хөөлөгчөөд шууд үргэлжлүүлээд дараагийн талхыг хөөлөхөд хэдийгээр саксаа гурилдсан ч гэсэн зурмаг наалдах магадaltaй. Учир нь сакс өөрөө нороод чихтэй болсон тохиолдолд зурмгийг өөртөө наалдуулах гэдэг талтай шүү. За тийм болохоор хэрэглэх хооронд аль болох сайн хатааж явах хэрэгтэй. Нэгт хоёрт Монголд төдийлөн тохиолдод байдаг боловч чиглэг газар бол саксыг битүү орчинд хадгалснаар хөгцрөх аюултай байдаг гэдгийг дандаа санах хэрэгтэй. За одоо би саксаа гурилдана. Хамгийн анх удаа хэрэглэж байгаа үедээ саксаа баг зэрэг гараа усаар нь оруулж агаад чиглэж хөл зүгээр маш бага хэмжээний. Тэгэхээр яаж яах гэхээр дээр нь төрөх байгаа хуурай гурил маань доошоогоо шууд унаад ахгүй наалдаж үлднэ гэсэн үг. Ингээ баг зэргийн чиглэж эхлэв. Одоо үүн дээрээсээ хуурай гурилаа цацна. За зарим талхагчид болохоор будааны гурилыг хэрэглэхийг илүүд үздэг. За би болвол зүгээр нэгдүгээр гурилаа дандаа ашигладаг. Маш сайн гурилдаад өгнө. Ингээд энэ хуснуудын завсраар нь хуурай гурилсаа орж өгвөл зүгээр. За ингээд бүр хит их хэмжээний хуурай гурил авах юм бол гурилаа унгаачч болно. Баг зэргийн зохиод. За ингээд сайхан гурилдагдчихлаа тийм ээ. Одоо үүн дээрээ зурмгаа хэвлээд зурмгаа хэвлчихээд зурмныхаа өөгүй тал байна тийм ээ. Өөгүй талыг нь доош нь харуулж гээ. За тэгээд өөгөө чимхэд чангалчхаж болно.
Одоо ингээд зурамгаа хэвлчихлээ. Тэгэхээр үүнийгээ 2 дахь хөөлт хэлэхдээ юугаар бүтээх вэ гэж асуудаг тийм ээ. За би бол ингээд дуухан тэгээд орчихдаг. За ингээд зурамгаа сайхан амраагаад хэсэг хугацааны дараа ингээд сагснаасаа гаргана. За энэ хооронд удаа хэрглэж буй сагснуудаа хэрхэн арчлах талаар ярив. За энэ миний хуучин сагсан. Тэгэхээр сагсыг бол хэрэглэх болгондоо угаагаад авах огт шаардлага байхгүй. Тэгэхээр илүүдэл гурлыг нь шаардлагатай болоод аваад л цэвэрлээд тахад болно. За ерөөхдөө бол ийм жижиг сойдог хэрэглэхэд тохиромжтой. Одоо сойтгоор хуурай гурлнуудыг ингээд унгааж болно. Ингээд хуурай гурал нь байхгүй болчихж байгаа. За үгүй болвол сойдог байхгүй байгаа үедүүд би ерөөхдөө сэрэ халбаг бас хэрэгжилчтэй. Одоо энэ нөгөө сагсныхаа завсраар явуулаад илүүдэл гурлыг нь унгаачдаг. За би өөрөө бол сагсаа угаагаад байдаггүй. Ямар үед угаадаг вэ гэхээр заримдаа ингээд жимстэй талах хөөлгөн штэ тийм ээ. Тэгээд будаг, жимсний будаг энэ төр ингээд орчихдаг. Тэр үед нь угаадаг. Тэрнээс бусад үед бол илүүдэл гурлыг нь унгаагаад л дахиж гурилдаж хэрэглээд л ингээд явдаг байгаа. Тэгэхээр даан угаагаад авах шаардлагагүй. За давууг нь бол хүссэн үедээ угаагаад гэж болно. Би бас өөрөө давууг нь цөөх угаадаг. Тэгээ ингээд нөгөө давуу нь хүртэл олон удаа гурилдагдаад ирэхээр эндээ одоо сайхан гурил тогтоод дараагийн зурмаг наалтах магадлал маш бага болоод ирдэг. Маш бага гурил ордог бас нөгөө талаараа. Тийм байгаа. Тэгээ одоо энэ хуучин сагснуудаа ингээд гой цэвэрхэн болчихж байгаа. За хэсэг хугацааны дараа ирээд зураг маань хэрхэн сайхан хэв орсныг харнаа. За ингээд талах маань гараад ирлээ. Зогон сагсны талах маань сайхан болсон байна. За манай бичлэгийг дуустал үзсэнд та бүхэндээ баярлалаа. Тэгээд өөрт тохирох хэмжээний сагсаа аваад нэг удаа авчихсан байхад та бүхэн насан туршдаа бараг хэрглэж гинэ гэсэн үг. Маш сайн идэлгээ даадгийг. Ингээд та бүхэнд баярлалаа.